Дараагийн илтгэгч мэдээлэл харилцааны нийгэмдэд зохицуулалтын ажил эрхлэгчдийн холбооны захирал Мөнх бат таны үйлчлэгч байна авч авсан. Оныг төр хувийн хөгжлийн түншлэлийн зээл болгон зарлж байгаа явдлыг манай холбооны гишүүн байгууллагууд бүрэн дэмжиж байгааг уламжлахын зэрэгцээ энд одоо хорон цугласан та бүхний энэ өдрийн мэндийг төсөөлж байгааг нь хүлээн авах. Монгол Улсад харилцаа холбооны сүлжээ анх байгуулагдсан үеэс эхлээд одоо хүртэл тус салбарт ажиллаж байгаа мянган холбоочид кабелчдыг энэндээ нэгтгэсэн одоо манай холбооны үндсэн зорилго нь бол мэдээллийн технологи харилцаа холбооны салбарын талаарх төрийн бодлогыг дэмжих, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах, мэдээлэл холбооны сүлжээний огсролт, суурилуулалтын ажил эрхлэгчдийнхээ эрх ашигыг хамгаалах, үндэсний зах зээл тэднийхээ эзлэх байр суурийг бэхжүүлэх асуудал юм аа. Манай холбоонд нэгдэн орсон компаниуд Монгол Улсын хэмжээнд анх хийгдчихсэн одоо 1300 гэдэг төслөөс эхлэн одоо олон төсөл хөтөлбөрийн арга хэмжээнд оролцсон ажиллаж байсан ажлын даруй одоо байлиг туршлагатай өнөөдрийн техникийн технологийн өндөр шаардлагыг ханган ажиллах бүрэн чадвартай ийм одоо хамт олон байгаа гэдгийг хэлэхэд бол таатай байна. Тэр хувийн хөгжлийн хамтын ажиллагааны жилийн хүрээнд мэдээлэл холбооны дэд бүтцийн огсрол суурилуулалтын ажил, үйлчлэгээний техникийн технологийн одоо норматив стандартын хоцрогдол, мөн одоо салбарын мэргэжлийн одоо байгууллагуудын үнэлэмжийн үнэлгээг нэмэгдүүлэх, ялангуяа одоо энэ хот суурин газрын сүлжээг хөгжүүлэх, дэд бүтцийн огсрол суурилуулалт эрхэлж байгаа хувийн хөгжлийн өмнө тулгарч байгаа эдгээр одоо асуудлуудыг шийдвэрлэх энэ одоо гол зорилгоор бид бол тодорхой саналууд дэвшүүлэх гэсэн ийм одоо зорилготойгоор энд ихтгэл тавьж байгаа. Нэгдүгээр санал Улаанбаатар хот өргөжин дэлж хөгжиж байгаатай одоо холбогдуулан Улаанбаатар хотын кабель шорон одоо сүлжээ бол их одоо хуучин технологитой байгаа. Тэгэхээр энэ одоо зис кабель, шилэн кабель руу одоо бүрэн шилжүүлъя гэсэн ийм нэг санаа. Тэгэхээр ийм одоо шилжилтийн одоо цогц одоо бодлого боловсруулъя. Нийслэлийн одоо засаг даргын тамгын газар холбогдох яам газруудтай одоо хамтарч хоцрон газрын сүлжээ дэд бүтцийг одоо хөгжүүлэх, ийм үндэсний хөтөлбөр одоо уусруулж хэрэгжүүлэх гэсэн ийм нэг санал байгаа. Хоёр санал бол улсын хэмжээнд одоо баримтж байгаа энэ шинэ барилгуудад техникийн нөхцөл одоо олгохтой бол мэдээлэл холбооны сүлжээг суурилуулах, холбооны олон төрлийн үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашигыг дээдлэн одоо хүртээмжтэй хүргэх энэ техникийн нөхцөл боломжийг олгож байх. Түүнд одоо үндэслээд энэ огсрол суурилуулалтын стандартыг шинжлэх, өөрчлөх, ажил гүйцэтгэх техникийн технологийн одоо норматив, төсвийн үнэлгээг өөрчлөх, өөрчилж одоо зах зээлийн ханшиг нийцүүлэн нэмэгдүүлэх, сайжруулах энэ ажлыг одоо хамтран хэрэгжүүлье гэж. Хоёрдугаар санал Улаанбаатар хотын өргөжин дэлж гэр хорооллыг одоо дахин төлөвлөж барилгажуулж байгаа. Тэгэхээр энэ одоо төслүүд мөн одоо хотхон хорооллууд шинээр баригддаг. Энэ одоо ажлын холбооны дэд бүтц огсролтын ажлуудыг бол манай одоо мэргэжлийн компаниудаар хийлгэж байх талаар нийслэлийн засаг даргын тамгын газар бусад холбогдох байгууллагуудтай хамтарч одоо ажиллах юм санал дэвшүүлж байна. Дөрөвдүгээр санал мэдээлэл харилцаа холбооны салбарын бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын төлөвлөгөө төсвийг гаргахдаа салбарын мэргэжлийн одоо байгууллага компаниудын одоо саналыг авч одоо тусгаж байгаа ч гэсэн. 5 дугаар санал
За мэдээлэл холбооны дэд бүтэц угсрал зөвлөлтийн ажлын одоо суурь тариф норм нормтын зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулж одоо жийлбэр шинжил тогтоож байна. За энэ компаниудын саналыг одоо тусаж байгаа чи. За тухайн жилийн одоо инфляцтай бас уялдуулан энэ одоо тодорхой юмнаас ашиглаад за төсөв тарифаа бол одоо шинжилж байх хэрэгтэй юм аа гэсэн ийм нэг санал. За зөндөө санал. За бүтээн байгуулалтад хийгдэж байгаа мэдээлэл холбооны дэд бүтэц угсралтын ажлыг салбарын мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэж байгаа эсхийг за угсралт монтажийн ажлын явцуулан чанарт одоо хянаж тавих за барилгын ажлыг одоо хүлээж авах усын комиссын бүрэлдэхүүнд тус холбооны төлөөлөгчийг экспертийн төвшөнд оролцуулдаг байгаа ч гэж. За энэ дээр зөвхөн товч тайлбар хийхэд бол барилгын компаниуд маань мэргэжлийн одоо байгууллагаар ажлыг холбооны дэд бүтцийн ажлыг хийлгэхдээ хойрол зөвхөн одоо цахилгаанчийн мэргэжтэй ч гэх юм уу одоо тийм одоо асуудаар хийлгдэг чанарын одоо төвшин хангадаг юм одоо байдаг учраас энэ одоо асуудлыг бишээ тавьж байгаа. За харилцан холбооны зохицуулах хорооноос олгодог тусгай зөвшөөрлийн үнэлэмж уурсан гэдэг ийм нэг асуудал байдаг. За энэ одоо яасан бэ гэхээр зэрэг улс нийслэлээс одоо зарлж байгаа аливаа одоо барилгын тендерийн ажилд шалгуулахдаа за тэр барилга хадгалалтын яамнаас олгосон дотор холбоо тохиолдлын ажил одоо гүйцэтгэх юм одоо тусгай зөвшөөрлийг илүү одоо хүчинтэй тооцож манай харилцан холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үнэлэмжийг бол үнэлэгдэхгүй тендерийн одоо шаардлага энэ нөхцөлийн нэрийг нь одоо тооцогдохгүй байдаг. Тэгэхээр энэ одоо хоёр газраас давхардуулж одоо олгодог энэ тусгай зөвшөөрлийг за мэргэжлийн байгууллага буюу харилцан холбооны зохицуулах хороонд нь одоо үлдээх за ингэж одоо шийдвэрлэх энэ одоо цаашлах юм бол төрийн одоо энэ ажлын үйлчлэгийг мэргэжлийн одоо холбоонд одоо шилжүүлэх ийм одоо шаардлагатай мөн гэсэн юм санал. За нэгэн за бүх нийтийн үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх одоо загштай харьцааг одоо бий болгооч. За тухайн компани бол нийт орлогоос бас тухайн компани нийт орлогоос нь бас харилцан холбооны салбарт үйлчилгээ одоо үйл ажиллагаа явуулаад олж байгаа орлогоос нь тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрүүлээд авдаг. За одоо мөн түншлэн одоо том компаниуд томоохон одоо төслийн тендер ажил үйлчилгээ эрхлэх юм бол за тэр одоо бүх нийтийн үүргийн санд төлбөрөө төлөвлөсөн байгаа мэргэжлийн жижиг компаниудаас тослон гүйцэтгэгчээр заавал одоо авч ажиллаулдаг байгаа ч гэсэн ийм нэг санал. За эсвэл за кабель шугамын угсралт дэд бүтцийн хөвлөлтийн ажлыг нийтэд нээлттэйгээр зарлаж веб сайтад тавьдаг одоо болгож байгаа ч гэсэн. За 10 санд холбооны барилгын материалын үйлдвэрлэл ялангуяа одоо ходог, яндан, хотгийн таг гэх мэт зайлшгүй шаардлагатай энэ одоо үйлдвэрлэлийг бодлогын түвшинд одоо дэмжиж хөгжүүлж байгаа ч гэсэн ийм одоо тодорхой саналуудыг бид одоо төвшүүлж байгаамаа. За энэ үйлчлэгнээс гаргаж байгаа энэ одоо санаачлалыг төрийн байгууллагууд нь дэмжин туслаж Монгол улсынхаа мэдээлэл харилцан холбооны салбарыг хөгжүүлэх энэ их үйлстэй үр дүнтэй хамтран ажиллахын үзэгдэл явуулыг өргөн дэвшүүлж нээлттэй удирдлагын арга хэмжээнд амжилт хүсье. Анхаарал тавьсан баярлалаа.